За шинэ өглөөний мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 8 цаг 10 минут болсон байна. 2027 25 оны 9 сарын 17-ны мигмар гарагийн та мэдгүй нэвтрүүлэг эхэлж байна. За нэвтрүүлгийг хөтлөгч Энэрэл ундрах, найруулагч Од Эрдэнэ, продюсер Батбаяр нар танд хүргэнэ. За өнөөдөр мигмар гараг тэгээ бид нөгөө урлагийн сэдвээр асуултуудаа бэлддэг байгаа. За тэгээ та холбогдохын тулд 77 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаар дээр холбогдож ирээрээ. Тэгээд спикерээ салгаад утасныхаа машиныхаа радио контрагаад холбогдороо амжилт хүсье. Эхний сонсогч. Өглөөний мэнд. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Сайхан амарсан. За хинбэ? Жокер. За Жокер амжилт хүсье. Эхний Бүтэн амьдрал сүүдрээр гэтгэгч доктор зэрэг киноны гол болон туслах дүрийг бүтээсэн олонд Пүнтик гэдэг нэрээр танигдсан жүжигчний жинхэнэ нэр нь хэн бэ? Пүнтик буюу Пүрүсрө. Тэ ямар юм бэ? Авах уу яах вэ? Айгуу сонь хариулах. Чи юу гэж бодож байна? Мэдгүй. За эхний хүнээ нэг пөрүүл байгаа. Тий. За эхний хүнээ унгаагаад яхав те. Пөрөв жаргал юм биш үү? За пөрөв жаргал. За тийм уушлаа баярлалаа. За одоо дараагийнх дээр нь хайр майр байхгүй шууд таслана. Солонгосын алдарт BTS хамтлаг хэдэн гишүүнтэй вэ? BTS 6. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ холбогдсон доо. Оо за баярлалаа. Анаас нэг болч. Тэглэг байх. Арай чанга болч уу яаж юу? За 77 77 38 83 77 77 88 30 дараагийн сонсогч. Өглөөний мэнд. Өглөөний мэнд алцахгүй байна. Алцахгүй амжилт хүсье. За баярлалаа. Солонгосын алдартай BTS хамтлаг хэдэн гишүүнтэй вэ? 7. Зөв 7. За тэгвэл би хамгаалагч киноны нэг гоё дуу идэв штэ I Will Always Love You гэд. 73 онд анх Dolly Parton дуулсан юм байна л да. 92 онд хэн дуулаад дахин энэ дууг хит болгосон бэ? Нөгөө одоо кино тоглосон жүжигч нөөрөө дуулдаг тий. Тийм нэртэй л бах та бодвол. Whitney Houston. Тэглгүй яах вэ? Сайн байна. За тэгвэл дараагийн асуулт. Дараагийн асуулт. Энд дэр миний нөгөө нэг асуултууд нь гарч ирэхгүй нөө. За. Би асууч. Би чамд хайртай кинон дээр гардаг арга яс. Ямар дуу дуулдаг вэ? Тэр чи ямар дуу дуулаад тэлээ? Харин ямар дуу дуулдаг вэ? Монгол дуу гэдэг хаа тий. Би чамд хайртай юм чинь. Уулын нугал чамтагаа гэдэг дуулдаг лээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ баярлаа. За. Айгуу жаргалтай. Гараад байгаа маань хүмүүс уунч мунчаад. За дараагийн сонсогч. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Саруул амжилт хүсье. Би чамд хайртай кинон дээр арга яс ямар дуу дуулдаг вэ? Унгоо хайр. Тэглгүй яах вэ? Нэр нь хэнгсэн бэ? Саруул. За Винсент Ван Гогийн сууд бүтээлээ 1889 оны 100 зурсан. Тэгээд нар мандахын өмнөхөн өөрийн оршин суудаг Сент-Реми дүүргдэг суудсныхаа зүүн зүг рүү харсан цонхоор харж агаад энэ үзмжийг санаад тэгээд энэ зураг зурсан юм байна. Энэ айгүй алдартай зураг ямар нэртэй вэ? Одоо ороод үзтээ болцсон баг шүү. Винсент Ван Гогийн алдартай зураг. За, хуулиар алгаа. Буудах юм байхгүй юу? Байхгүй. За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Сайхан өнгөрөө. Нэг лайв стрим гэдэг фолдер нь орохгүй байна. Тийм үү. За утгагүй баха. За 77 77 38 83 77 77 88 30 дугаар дээр дараагийн сонсогчийг авъя. Өглөөний мэнд. Сайхан амарсан уу юм бэ? Бэлгүн байна. За бэлгүүндээ амжилт хүсье. Бэлгүн 1889 онд Винсент Ван Гогийн алдартай зураг зурсан. Нэр нь юу вэ? Орлон гэдэг зураг. Винсент Ван Гог шүү дээ. Ван Гог. Тийм Ван Гогийн зураг шүү. За мэдгүй мана. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэр сайхан өнгөрүүлээ. За. Анаас нэг явуулнаа.
Өглөөний мэнд. No. За. Химэлээ радиогоо унтраагаад өгөөрэй. Аваад танаараа дэвгүй. Оо вау. За. За баярлалаа. Миний хөө өдөр андуур сэлээд байна. Өнөөдөр 5 гараг шүү дээ. Оо тэгсэн байж тээ нэрээ уучлаарай Чи миний буруу. өглөө дэлхийд өнөөдөр мэгмэр сайч мэгмэр гэдэг болохгүй миний хөө. За уучлаарай. За миний буруу өнөөдөр 5 гараг нэрээ тийм өдөр Миний андуур. тэр ятгаа. Эпир болгонд гараад одоо юу. Тэгсэн мэн жоохон. Ундрахгүй алга байна. За манайсан мэн уучлаарай. Хажууд нөхөрчин залруулж өгдөг юм уу? За бид хоёр хоёулаа андуурсан байна. За уучлаарай дахиж ийм алдаа гаргахгүй гэж байна. За одоо амжилт хүсээд ихний асуултаа асуух уу? За тэг яг энэ азар үгүй настай өвөө. За. За тэгвэл энд ямар ч гэсэн та хариулж чадахгүй бол энэ 3 дахь хүн болохоор та хариултаа авч болно. Винсент Ван Гог 1889 онд зурсан алдартай зураг нь ямар нэртэй вэ? Ван Гогийн зураг ч одоо. За одоо ёстой годаа хэлчихгүй аваа яваа. Авах уу. За энэ бол одод төгсөн шүн гэдэг Starry Night гэдэг нэг гой зураг байдаг штэ цэнхэр өнгөтэй. Тэр зургийг хэлж байгаа юм байна шүү. За одоо таны жинхэнэ асуулт. За яг асууя. Сайн сонсоорой. Зүүрмэглэх нойрын дараа үзэсгэлэн тогтын царай зүүрлэшгүй химнэл өөрөөр зүгээр дагаад бүжээрэ гэж ийм дуу байд юм байна. Оо за. Энэ дууны нэр нь юу вэ? Хаанхын дуу? Монгол дуу. Оо за мэдхгүй ахын мэдхгүй настай. За баярлалаа. Өдрийг сайн өнгөрөөрэй. Алдаа засчихсан баярлалаа. Гаргаж байгаа ядгаа. За баярлалаа. Энэ болохгүй нүү? Болохгүй нөө тий? Тий. За дүүл би асуугаал явчих чи хүний тэмдэглэл явчих тий. Өглөөний мэнд. Төгсөө. За төгсөө чинь 8-тай тий? Аа. За төгсөөдөө амархан асуулт өгнө. Гүүний саамаар хийсэн цагаан идэг юу гэдэг вэ? Ариг. Оо тэр арай хойноос нь тусалж जैन сайн байна. Алладин ингээ хүүхэлдэйн кино мэдэн штэ. Найз сармагчныг нь хэн гэдэг вэ? Төгсөө тасарчсан. Ууг нь болох л байсан махалтай. Яг хариулах байсан махтаанч тасарчлаа хайр юм. За тэгвэл дараагийн сонсогчтой холбогдъё. Өглөөний мэнд. Тасарчлаа. За 77 77 38 83 77 77 88 30 дугаар дээр холбогдоорой. Өглөөний мэнд. Өглөөний нэг бол байна уу? Инх бол амжилт хүсье. За баярлалаа. Сүрлэгхэн сайн сонсороо буруу хэлэх гэж шүү. Энэ дууны үг байгаа нэрийг нь тагаарай. Зүүрмэглэх нойрын дараа үзэсгэлэн тогтын царай зүүрлэшгүй химнэл өөрөөр зүгээр дагаад бүжээрэ гэж ямар дууны үг вэ? Энэ нөгөө нэг сүмэн хаарын дуу юм шиг байна. За юу вэ? Гоё шүү, зөв тааж байна. Татаартай цуг дуулаадсэн тий. Яг үнэн бүр зөв явж байна. Юу гэвэл үчээрэ гэдэг юм зайдаг. Нэр нь орж ирэхгүй. За нэг буутгаад үзэх үү яах вэ? За буутах гэдэг зүйтэй. Тэгээд бүжээрэл гэсэн юм байл гэдэг. Орж ирэхгүй. Яах юм хамтлагийн нэрийг юутай авсан юм чинь дуучинтай авсан юм чинь болох нь болохгүй юу? Аав нэг хүү яах вэ чи шийдээ. Тэгээд сүмэн хаард болоо дараа нь татаартай нийлд болсон тоглолтных нь үг тий. Хангалттай байлгүй дээ. За хангалттай гинэ манай дарга мэдчихэв. Дараа өртөө гэдэг дуу гинэ. Дараа өртөө. Дараа өртөө. За ёстой. Одоо ямар ч хайр байхгүй шүү амжилт хүсье. За. Би чамд хайртай киноны зохиолыг хэн бичсэн бэ? За зохиолыг нь хэн бичсэн юм болоо? Аяыг нь бол Янцноргоо бичсэн байт юм байлээ. За гэхэр чинь киноны зохиол шүү. Киноны зохиол за харин тийм бодвол. За гэс дараагийн хүнд болсон ч орж ирдэггүй дараагийн зохиол. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөрэй. За мундаг байлаа гэхдээ өглөөний мэнд. Өглөөний мэнд. Сайхан амарч нуу радиогоо унтраагаад өгөөрэй. За хэм бэлээ? Цогоо амжилт хүсье. Эхний асуулт би чамд хайртай киноны зохиолыг хэн бичсэн бэ? Би чамд хайртай кино. За энэ ч одоо хитэн оны кино лээ. Алив бичсэн бэлээ. Хитэн оны кино лээ. Хэн бичсэн бэлээ? Гургацар юм нөө. За баярлалаа. Биш ялаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За.
За гүрүү 6 биш байсан шүү. 70 Ямар хүн байдаг лээ? Би хариултыг харахгүй болохоор би таад юм лөө. Гүй ээ чамаг бол. 77 77 38 83 77 77 88 30. Дараагийн сонсогчийг авъя. Өглөөний мэнд. Өглөөний мэнд Тимур. Тимур амжилт хүсье. Би чам таардаг киноны зохиолыг хэн бичсэн бэ? Зөө. Дулмгаа юу? Нөгөө тань билээ. Гармаа юу? Биш. 3 дахь хүн. Нэм гаваа гинэ. Нэм гаваа. Одоо санаж гин үү? За тийм байна. Одоо санал. За 3 дахь хүн. Одоо өстөж ихнээсээ ямар ч хайр байхгүй ихний асуулт шүү. Яруу найрагч Ичин хорлоогийн тэнгэр шүлгийн ихний мөр нь юу гэж эхэлдэг вэ? Би нөгөө нэг чат руугаа ороод чам руу явуулсан маа тэндээсээ нэгэд үзчихдэг хөө. За ёстой мэдгүй байна уушлаа. Байхгүй юу? За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ойр дэнийгээ явуулаагүй юм ш тооноос нь явуулж авахгүй бол мартцсан сууж байна. За 77 77 38 83 77 77 88 30 дугаар дээр тантай холбогдож байна. Өө тасарчлаа. Юуныхаа нөгөө нэг юу Facebook гэхээ энэ чат руу ороод ничгүй дөө. Өөрлөө чи явуулсан байгаа. Яг тэр лгөө ороод нич. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Сайхан амарсан уу юм блэ? Сайхан амарлаа урнаа нөө. Анхтайгаа үзэж үзчихээ. За урнаа амжилт хүсье. Өнөөдөр лав гаргийн асуултууд маань урлаг сэдвийн дор явж байгаа. Яруу найрагч Ичин хорлоогийн тэнгэр шүлгийн ихний мөр нь юу гэж хэлдэг вэ? Их үгүй миний Монголын тэнгэрийг гэж. Оо, зүг штэ. Маш зөв. Мөн шүү. Нөгөө бодон газар ясаа тавьдгүй гэж шүлэг те. Мөн сайн байна. Маш сайн байна. За тэгвэл дараагийнх нь Симпсон гэж цуврал өгдөг штэ. Симпсон цуврал дээр гардаг нохойных нь нэр нь юу вэ? Их үгүй Симпсоных нь те. Сананд орж ирэхгүй байна. Будах юм байна уу? Баггүй. За баярлалаа. Холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Тэгвэл дараагийн сонсогчийг үргэлжлүүлэн авъя юм бэлээ. Тасарчлаа. 77 77 38 83 77 77 88 30 дугаар дээр таныг хүлээж байгаа шүү. Болж байна уу? Одоо болж байна уу? Энэ компьютерийн интернетэн тасчих. Ингэж л харах юм. Тийм үү. За яг утаснаас ч болов хараад явж байгаа тий. Өглөөний мэнд. Байна уу? Сайн уу? Сайхан амарсан уу? Өглөөний мэнд гурван хаан. Анхаа амжилт хүсье. За анхаа Симпсон дээр гардаг нохойны нэр хэм блэ? Симпсон хүүхэлтэй юу? Тийм Симпсон цуврал хүүхэлтэй. Одоо тэрийг мэдэхгүй шүү дээ. Одоо тэгэл бууддаг шүү дээ. Нуурны сонгоод байдаг. Заахт мэдэхгүй байна уу натгач. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа ажил амжилттай. За чамд ч гэсэн. За хагийн хойноос энийг мартаад байна явуулнаа. Өглөөний мэнд. За өглөөний мэнд томоохоо байна. Томоохоо амжилт хүсээд 3 дахь хүн гэхдээ юу хариулж болно. Симпсон дээр гардаг нохой нэр нь хэн блэ? Мэдгүй дээ. Тэр зурлын өстө үтэйг болохлаа. За би хэлээд үгүй. Сантагийн бяцхан туслах Santa's Little Helper гэдэг нэртэй нохой юм биш үү? Зөв. За одоо эхний жинхнээсээ асуулт чинь Атга нүж гээд киноны хөхөөчөө бөөгийн дүрд хэн тоглосон бэ? За зөв. Тэр ч одоо бас үзээгүй юм байна ч одоо гоё үзсэн кино мэнээс асуудаг юм. Дөрөвний нөгөө нэг одоо За уучлаарай өөрөө ч үзсэн кинонуудыг асууж чадаагүй. Гэхдээ энэ Монгол улсын ардын жүжигчин мундаг хүн байдаг байхгүй юу? Тэгээд киног нь үзээгүй ч гэсэн санаанд нэг бөөгийн дүрийг бүтээсэн жүжигчин орж ирэхгүй нүү? цоггүй. За баярлалаа биш ээ. Айгу муухай тосгосон лээ. За цоггүй биш байлаа. Хойноос нэгээ явуулнаа. Одоо ч юм харагдаж байгаа тий? Аха, сайн байна. 77 77 38 83 77 88 30 дугаар дээр таныг авч байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд амгаа. Амгаа амжилт.
Амгаа Атга нүж гээд киноны хөхөөчүү бөөгийн дүрд хэн тоглосон бэ? Цэрэн давг. Зөв штэ. Монгол улсын ардын жүжигчин Цэргэн Давг гой тоглосон. За тэгвэл Цагаан сар ба хар нулимс гээд нэг гой зохиол өгдөг штэ. Энэ дээр гардаг ядуу бүсгүйн нэр нь хэн блэ? Цагаан сар ба хар нулимсаа. За бууж гэдэг. За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За. Энэ ч угаасаа бараг айгүй хэцүү асуултууд юм байна. Ялагч бараг тодорхохгүй юм шиг байна. Үгүй тодорно үе. Тодорхохгүй. Тодордимаа манайхан ч айгүй мундаг. Амлаа. Өглөөний минь Өглөөний минь сайхан мөрснөх юм бэ? Нандаван. Нанда. За нанда нэг юу ялагч болоод өгөөч амжилт хүсье. За болоод өгье. За тэг. Цагаан сар ба хар нулимс дээр гардаг ядуу бүсгүйн нэр нь хэн блэ? Норжма. Биш. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй баяртай. За. Наржмаа гэж маань үгэлээ билээ. Энэ чи гарах тийм Өглөөний минь. болохгүй гэд юус хилцэн байна. Өглөөний минь дээ. Цог хин гэсэн бэ? Цогоо байна. Цог. Зөв сонсно буруу сонсно эргэлснэ шүү дээ. За энэ Өнөөдөр жижигхэн хүн алдлаа ялагч болох бата ганцхан. тийм үү хүн дээ нөө тий. Жижигхэн хүн алз маань одоо холбогдож чадах болоо да. За тэгвэл энэ асуултыг хариултыг мэдэж гэнэ үү? Цагаан сар ба хар нулимсийн ядуу бүсгүйн нэр нь Норжма гэдэг буудсан шүү дээ. хаагаад шүү дээ. Маань бол зөв юм байна. Маата юм уу? Маата. Би бас бууд гадаа л та. Бууд. Маата дээр үе нэр чинь дулмаа. Бас цэрмаа байж болно тий. Цэрмаа. Яга би хариултыг хэлж өгсөн бэ гэхээр 3 дахь хүн байсан байхгүй юу? Тийм болохоор ингэж хэлж өгч байгаа. Одоо жигнээс эхний асуулт чинь. За. Гашуудлын дуулал гэж симфони гэдэг алдартай хүн зохиосон 1971 он 1900 жих энэ гашуудлын дуудлыг хэн бичсэн бэ? 1870-аад оных юм байна тий. Оо 1700. тийм байх ёстой. 1700 ч юм уу. Тийм. Ер нь бол айгүй тийм алдартай хүн шүү. Алдар. Яа. Йоо. Яаж вэ? Эсмэн дэрүүл саруулуу 1791 он шүү. За тэгэхээр хин юм болоо. 1791 оны алдартай. Ер нь тэгээд нэг одоо Таагаал ганцхан ер нь нэг хөгжмийн зохиолч гэж хэлэх юм бол баг за. Зөв штэ. Зөв сайн байна. Халуун илгэн нутаг дууг мэдэн те? мэднэ. Илэг зүрхнээс гэж эхэлдэг. Тэгвэл 2 дугаар адг нь юу гэж эхэлдэг вэ? За. Дуусан ч болно. Айгуу гой дуулаад өгчвөл бүрдэг. Элэг зүрхнээс уяатай. Гоё ялаад юм шүү дээ. Энхри Монгол нутагийн нэгдүгээр бадгийн хэлсэн тий. За тийм. Одоо 2 дугаар бат. Цэгихээс цаяата. За тэгтээ хурдан явбал бас гоё шүү. 5 4 Доорж ирдгүү дээ. За бод. За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Ялагч тодорно. Тэгж байгаа тодорно гэсэн. Яг энэ асуултан дээр тодорч магадгүй. Дараагийнх дээр нь ч тодорно. Өглөөний минь. Өглөөний минь бүх зэрэг байна. За мөнх жаргал яг ялагч бол 8 жил төсөө. Би ч ойрд ялахгүй одоо. Халуун илгэн нутгийн 2 дугаар бадгийн юу гэж хэлдэг вүлээ? Цэгийн шивийг тэтгсэн цэнгэлийн хавар альчлахад. Оо. Зөв. Мөрөн нутгийн дуугаан дуулч мөнх сартгууд мишэнэ. Зөв. Мундаг. Маш сайн байна. За, Маргад Эрдэнэ хот гэдэг нэг хөөрхөн хүүхэлтэй байдаг штэ. Тий. Охин юу хүсдэг вүлээ? Шидтнээс юу зоригтой явдаг вүлээ? Гэртээ харилт. Яг үнэн. За ялагч тодорсон юм байна. Одоо 3 дахь асуулт штэ. Одоо онцгой. Тодорсон гэж би бодож байна. Өөдрөг айл та. Star is Гурван Born. нийлжгээ тодруулчих юу? Аа. Star is Born гэдэг нэг Lady Gaga-гийн тоглосон кино байгаа штэ. Тий. Хамт тоглосон эрэгтэй гол дүрийн жүжигчний нэр нь хэн блэ? Тэр чинь хин гэдэг. Энэ тоглолт үлээ. Ягаав нөгөө хэн тоглолт штэ? Ягаав нөгөө. Царайлаг. Цэгэр нүттэй шар үстэй.
Тийм ээ, ер нь царай байгаад тэр чинь хин гэдэг лээ. Энэ хоёр нэрэн дээр ал мангартцаа. За аль нэг нь хэлвэл авчиг бүр хөнгөлөлт үзүүлээ. Урамшуул зарлаа. Тэр чи одоо Купер лүү? Зөв штэ. Зөв Купер. Уг нь Брэдли Купер. Тийм. Куперийг дурддаг. Маш сайн байлаа. За баярлалаа. Өдрийн ажилтны амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За. Би нэр. За ямар ч зүйл ялагч тодорсон шүү. Өглөөний мэнд. Өглөөний мэнд гамбаа байна. За гамбаах. За амжилт хүсье. Эхний асуулт. Сүмийн гадаа байх хаягдсан гэмээр хүүхдийг Клод Фроло өргөж аваад цаашаа үргэлжилдэг энэ Виктор Гюгогийн роман одоо ингэж хэлдэм байна л да. Энэ Тэрсэн дээрхийн сүм юм уу? асуултаач дуусахгүй мундаг шүү дээ. За тэгвэл Монте Кристо гүнгийн хажуу өрөөний хоригдлын нэр нь хин? Яа, заншиж уншаад чинь олон жил юм. Тийш. Нэг ламтан байдаг те. Тэ Монте Кристо гүн арай болоог байгаа л да те. Хин дам. Золиг. Яа, нэг хайч болно байдаг да те. Нэг хайр байхгүй хаа. Сая ялагч тодорсон одоо буцаа хайрг болсон. Хоёр дараа. За мартсан байна. Дараагийн өндөө гэдэг. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Баярлалаа. Сайн байсан. За хоёулаа энд төр зур завсарлаад нэвтрүүлгийн дэмжин ажиглагчийн мэдээллийг хүргэе. За танд ажилд орох боломж байгаа. За Наран мандал компани танд ажлын байр санал болгож байгаа шүү. Гэтэ хаана гэдгийг нь одоо хэлж өгье. Наран мандал компани нь Баян хонгор аймагт Алтны далд уурхаан үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч компаниудын нэг юм аа. Уул уурхаан салбарт ажиллах хүсэлтэй хүн бүрийг 9-р сарын 17-нд Дархан уул аймгийн Дархан захын үүдэнд, 9-р сарын 18-нд Эрдэнэт хотын спортын ордны урд талбайд, 9-р сарын 19-нд Булган аймгийн Жаргалант дэлгүүрийн өмнөх талбайд болох ажлын байрны өдөрлөгт та бүхнийг урьж байна. Анкет бүгэлсэн хүн бүрт гарын бэлэг, карьер зөвлөгөө шууд ажилд орох боломжийг олгоно. Наран мандал ХХК 8977 32 8095 32 22 юм байна. За маш сайн байла. Нэвтрүүлгийн дэмжин ажиглагчаар Наран мандал компани ажиллаа. Баярлалаа. За 77 38 83. Өглөөний мэнд. Яндан. За яндан амжилт хүсээд ихний асуулт. Монте Кристо гүнгийн хажуу өрөөний хоригдлын нэр нь Ширэтлам Пария. Фария ламтай шүү дээ. Сайн байна. Эмнэг сургагч гээд зураг байдаг штэ. Хин зурлаа? Япон сүрэнгүй. Швейцар. За Сэвсөө. За энэ хүн чи ялах нь баг тодорхой юм биш үү дээ. За дараагийнх нь. Миний нутаг шүлгийн 2 дугаар бадаг юу гэж эхэлдэг вэ? Хинтээ хангаад нэг гэж бодож байна юу? Хоёр. За. Бод. За буйсаад ингэ дотроо. Чанга уншиж болно шүү дээ. Бас сонирч сонсоход гоё шүү дээ. Хоёрдугаар юу гэхээр миний төрсөн нутаг гэснийх нь дараагийнх гэсэн үг үү? Тийм шүү дээ. За хариултаа авъя. 5 4 3 старт хийдгүй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлаа. Уул нь 2. Ууг нь те. 2 гоё хариулсан да. 2 гоё хариулсан. Тийм гэхдээ амар харамсалтайгаар дараагийнх нь явж гэн. За энэ 2 дугаар хариулт нь би юу яасан өөр байгаа шүү. Хариулт нь би хэлж өгье. За өглөөний мэнд. Өглөөний мэнд сагаа муцгаас нь төбөө байна. Төбөө амжилт. За төбөө. Миний нутаг шүлгийн 2 дугаар бадаг нь. Миний нутаг чинь юу? Насагдорч миний нутаг мөн бүлүү? Мөн. Мөнөөсөө мөн. За. Тэг хинтээ ангаа гэж хэлнэ. Тэгсэн. Хинтээ ангаас өндөр аавч Монгол шахаа. Эндийн гасаяны юмтун. Зөв хэрлэн онон туулын тунгалаг ариун мөрнүүд гэж. Тунгалаг ариун мөрнүүд бодлогны юм болсон голог хурал гэдэг аршаанаа. Ваа мундаг шүү. За сайн байна маш сайн байна. Тэгвэл Сүнс гээд хөөрхөн кино байдаг штэ. За. Үзмэрч эмэгтэйд нь хэн тоглосон бэлээ? Харалтай эмэгтэй тоглодог үгүй лөө? Тийм. Тийм.
Арь цөнгөний асуудал яриад буруу юм ярьж байгаа шиг боллоо тийм ээ. Харин За, ч нэг үлээ. За ямар бид нар тэднийг хар арьстай болж төрөөчгээд ямар бурхнаас гойсон штэ. За ямар ч юм нэг бараад зараад тэр нэр нь орж ирэхгүй байна. Баярлалаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За. За бас л ууг нь мундаг жүжигчин энэ дүрээрээ Оскар авдаг үлээ яадаг үлээ. Тэгдэг бах тий. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Сайхан амарч нөх юм бэ? Сайхан амарч хангар тань. Хангаар дамжилт. Өчигдөр хангар тань их байна. Нөгөө нэг Тэгвэл хангаар тэгээ тэмдэглэжээ. Парисын бэлэгдэл шоудаар хангаар дэрдэг үлээ яадаг. Хангар дээр явна осоо. Мөн. Орж ирэл бүх асуултанд хангаар гэж хэлчихэл гараа. За, Сүнс киноны үзмэрч эмэгтэй тоглодог жүжигчний нэр нь Сүрэг? Сүнс. Ghost гэдэг киноны. Ghost киноны үзмэр. Патрик Swayze тоглодог. тийм. Demi Moore хоёр Яг тоглодог. нэг вар хийгээл идэг штэ. За, өстө үзээгүй юм байна. За, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сайхан Хангаар гэвэл Өөргөө орж ирд юм бэ. Өглөөний мэнд Өглөөний мэнд нэргүй байна. нэргүйч. За, амжилт хүсье. 3 дахь хүн. Гэхдээ та хариултаа хэлж болно. Сүнс киноны үзмэрч эмэгтэй тоглодог жүжигчний нэр нь Хариултаа авч юу. Whoopi Goldberg гэж эмэгтэй байгаа шүү. Тийм. Мундаг жүжигч эмэгтэй байгаа. За, тэгвэл дараагийнх нь жоохон хүн дэвтэр дүү асуулт байна. Мантухай сэцэн хатан кинонд Мантухай хоёр ихэр хүүгийнхээ хинийх нь гарт цэнхэр өнгийн утас зүүж өгдөг бай. За чивлээ. Хоёр хүүгийн хадгалт гэсэн тий. Хоёр ихэр хүүгийнхээ хинийх нь гарт цэнхэр өнгийн утас зүүж өгдөг бай. Алтан шагаа. Алтан шагаа мөнгөн шагаа. Баярлалаа. Ихэр хүүхдүүдийн нэр нь ч биш штэ төгсөн. Өглөөний мэнд. Өглөөний мэнд дүргий. Эй. Цагаамс байна. Ирхмээ амжилт ямар цоглог орж ирж байгаа юм. За, Мантухай хатан хоёр ихэр хүүгийнхээ хинийх нь гарт цэнхэр өнгийн утас зүүж байгаагаар кинон дээр гардаг бай. За, улс болд төр болд хоёрын аль нэгэнд л зүгт Тийм байна. хоёрын айл нэгэнд яг үнэн ихэр хүүгүүдийн улс болд төр болд гэдэг шүү. 50% болоо. Хай нэг нь хэлсэн үү хэлээгүй юу би. Үгүй манай Хэлээгүү. Ер нь Алтан шагаа гэсэн. тийм. За, төрдөн зүүсэн байлгүй дээ. Оо, төрдөн зүүсэн бахана нь маш зөв. За тэгвэл дурсамж гээд нэг дуу идэг штэ. Айл хамтлаг дуулаа. Айдын амталтын дурсамж. Оо, тэгэлгүй яах вэ? За. Талын айл гээд зургийг зурсан төрийн шагналт ардын зураач хэн бэ? Талын айл. Талын айлын дурдаараа. За хариулаарай. За нэг алдарт зураачдын нэг л. Ардын зураач, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар. Хөдөлмөрийн баатар тий. 1955 оны зураг байна. Нөгөө талын Монгол айлчтай ийм л та. За түрүүний тэнгуч явгаа гэж унаа даа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй биш байсан. За. Гэтэ сайн байлаа. Бас сайн хариулж ин тий. Үнэхээр сайн. Би бол энэ асуултуудыг бол бэлдэж чадахгүй мэн өө. Эхлэжгүй жиж зүгээр агаар. Өглөөний мэнд. Бано? За, өглөөний мэнд. Сайхан нөө хэм блэ? Дашка амжилт. Талын айл зургийг зурсан төрийн шагналт ардын зураач хэм блэ? Улс бол төр бол хоёр гитэрх юм уу? Дууссан шүү дээ. Хариулцаа. Тэрний чинь дараа дахиад нэг асуултанд хариулаад одоо чам дээр өөр асуулт ирсэн байна. За, талын айл. Талын айл гэж дууг ариунаад болсон гэж. Зургийг асууж байна яг. Яг нэг ингээд замтай сайхан ногоон талд нөгөө тимээтэй гаднаа 2 үлээ 3 тимээтэй нэг монгол гэртэй. Харин зүгээр Ой зураг байдаг. яг буухгүй байна л да. Мондгууд л зурсан байх л та. Мондгууд л зурсан байгаа. Тэгээд шаруугаа маруугаа гэж явах бах та тий. За марцан шаруугаа биш байлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Би зүгээр ийм хүмүүс Нэг нь ойлгосон. За тэгвэл За энийг хариулт хэлж таслаа хийсэн. Таслаагүй нэ. За энийг хариулт хэлэл.
Сая зүгээр чанга утсан юм биш үү? За шаруугаа Тав. уушвал одоо тэгээд 4 замдсрангуй. 2-1 цаг баярлаа. Өдрийг жигнэсээ сайхан өнгөрүүлээ. За баярлалаа. Тэрийг сайхан өнгөрүүлээ. Будаа эдэж гинэ манайх бас. За Марзан шаруугаа чинь нөгөө богдын үеийн зураг штэ тий. Энэ зураг болохоор 1955 оны зураг шүү. Манайхан 77 38 83 77 88 30. Өглөөний мэнд. Өглөөний мэнд Хүн алд сайхан Хүн амжилт. алд. Амжилт хүсье. сайхан болсон. За Шууд хоолойных нь өнгөр таньж байгаа юм биш үү? айгу содон хоолойтой байгаа ч тий. Саяны асуултанд хариулах уу? Талын айл зургийг Одон одонгоо чи ажлын дарааг зурсан биш үү? Ням осрын чүлтэмгой зурсан. Энэ нөгөө 3 дахь учраас хариултыг хэлж байгаа шүү. За одоо өстө жигнэсээ чиний асуулт. Онц дүм тэгээд цуврал өгдөг штэ тий. тий. Дампчаад хин дуу оруулсан бай. Дампчаа. Юу нэр чи? Миний гэдэг. Дампчаа нөө. Аа. Дампчаад. Нэг алдахтай хүн л дээ лөө. Одоо нэрийг авъя да. Буудвал буудал та. 5 4 Орлсон. 3 Яг тухайн үедээ бол нэг хүн Хоёр. таньдаг байсан гэж бол бодохгүй байна. 1 Энэ Google-тэйгээрэл хүмүүс танигдсан баха. бас зэгүн зурвал тий. Хариулт авъя. Рокт бэё. Үгүй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ баярлаа. Баярлалаа. Манайхан тэгээ унахтай айгу цоглог өннөө. Өглөөний мэнд. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Сайхан амарсан хин блэ? Цэгийн нөө. Цэгийн амжилт хүсье. За цэгийн энэ онц дүмдийн дампчаад хин дуу оруулсан бай. Бадрах билүү? Биш байлаа. Биш андуурлаа. За. За яг өөр хариулт хэлэх гээд үз. Жохон өршөөнгөө хандж байна. Тийм үү. Хайр үрээд. Хайр үзүүлээ. За. Энэ нөгөө нэг ийм нэг UB comedy дээр тэг оролцдог. Ийм дууд болдог хүнтэй ижлэх юм нэртэй юм дээр хаан тэнгэрийн навчсуна юу гэдэг лүү. Нулимс тусаа юу. мөнх хөргөл. Мөнх хөргөл биш үү? Өдрийг сайхан өнгөрүүлээ. Тэр чинь мөнх хөргөл юу? За буруу юу явуулсан уу? Хөтлөгч нар ингээд заримдаа албаар ингэж төрүүлнэ, санаандгүйч төрүүлнэ. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Сайхан амарсан юм бэ? Хин. Хин гэсэн бэ? Хишгэ. Хишгэ амжилт. Энэ онц дүмдийн дам Батөргөл. Тэгэлгүй яах юм маш. Тэр дуу чинь бат хөргөл биш үү? Мэдгүй. Биш гэсэн биш тэ мөнх хөргөлгээд дуусчих юм шиг сая. За, одоо хоёр дахь асуулт. Төөлөд үзвэл бич 100, тоолоод үзвэл нас ч 100. Үзэсгэлэнт 2 вансин брүү үүд хоймрын зайтай ургажээ гэд ийм гоё шүлэг байна. За. Хиний шүлэг вэ? Яна мэдгүй ш нөгөө вансин бруу дууны шүлэг тий. Дуу байдаг бах тэ нэр. Нөгөө вандан долом. Доломсрын 2 дуулдаг уу? Дуулдаг тий. Энэ шүлгээс юу яасан байж магадгүй нэрээ. Энэ их гоё шүлэг шүү. Гэтэ ер нь яг энэ үгийг нь бол зөндөл сонссон юм байна. Төөлөд үзвэл бич 100, тоолоод үзвэл нас ч 100. Үзэсгэлэнт 2 вансин брүү үүд хоймрын зайтай ургасан. Зохиолч нь Төөлж уснаас тоолж усан. Шүлэг юм болоо. энэ бол их яруу наригч. Их яруу нариг их зохиолч. Хэдийн үеих вэ гэхээр энэ хүн бол 1929 онд төрсэн юм байна. Амтны нэртэй. Антны нэртэй зохиол. 20 дугаар зууны Монголын сод их яруу найрагч хүн байх нь. Антны нэртэй ч төрсөн бүр. Энэ нэрлийн үгэнд битээ ор өнөөдөр угаасаа бүр бодлуулаад. Харин. Одоо амтан бодоод эхэллээ шүү. яа чи. За Буудаач байхгүй юм байна уу? төрийн шагналт яруу найрагч тэрний тэр байхгүй юу? Байхгүй. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. За. 77 38 83 өглөөний мэнд. Өглөөний мэнд хэлбэ. Сайхан амарсан уу? Амжилт. Сайхан Амжилт. Төөлөд үзвэл бич 100, тоолоод үзвэл нас ч 100, үзэсгэлэнт 2 ванс. Бисээ явуулан гойжлог баха. Зөв шүү дээ. Дорны их яруу найрагч гэхээр хүмүүс яг мэдчихгээд байсан байхгүй юу? Маш зөв. Дорны их яруу найрагч хэд үт юм бэ? Бигтийн яв. Ганцхан л үт юм уу тий? Явуулан гойж тэгдэг. Өөр үний. Би бас тэгэж бодож байна. Өөр бусдууд нь дорных биш юм бах та. Өөр юу байгаа Дорных шиг агуу юм шүү.
Бүгдээрээ лагуу байсан бохолтой тус-тустай тий салбартаа яруу нэрч Гой байгаа шүү. явуулан хойлон аль социализм гэдэг. Тэгдэг байсан тий нэрэ. За жоохон хүнд асуулт Монгол кино үйлдвэр хэдэн онд байгуулагдсан бэ? Бууданда. Зурагт үүссэнтэй бараг зэрэгцсэн юм байна. Хүй. 1936 авцаа юу. Авчил та ганц онооны зөв чинь 1935. Маш 35 шүү. тий маш зөв. Маш мундаг байлаа. За бөмбөр модондоо бүргэж шувуу бөөрөндөө гэж нэг дууны нэр байд юм байна. Дуу байд юм байна. Нэрийг тааж өгөөч. Би ерөөс яасангүй. Бөмбөр модондоо бүргэж шуу бөөрөндөө дууны нэрийг таагаарай. Бөмбөр модондоо бүргэж шуу юунд вэ? За чи үлээ хүүхдэн өөлөө. Бөөрөндөө. Бөөр алаг бөмбөр. Бөөрийнхий биеийг минь өсгсөн гэж цаашаа үргэлжлэнэ. Ээжийн тухайд болов бөмбөгийн тухайд болов. Бөөрийнхий биеийг минь өсгсөн бөмбөг минь ээ гэж бас. Гой дөгөрлөж цагц. Бөмбөгний Нэг ээжийн тухайд бол санагдах юм уу? ээжийн тухай дуу энэ дууны нэрийг За яач хаа. Ой. ямар гиндүүж байгаа та хариулт маш сайн байлаа. Ялч Тааш бөмбөг шилдэгийг уушаад байгаа юм шиг сонсогдод. За энэ л өдөр санагдав. за баярлалаа өдөр сайхан өнгөрүүлээ. Болцсон. За хоёр дахь халагч тодорлоо. Бөмбөгний тухай дуу. Зя мундаг. 77 38 83 77 88 30 арайчтай юу бөмбөг гин. Ой энэ Монгол ардын дуу юм биш үү? Гэсэн биш үү? Өглөө нэмэнд сайхан амарч нөх юм бэ? Эги амжилт. За баярлалаа. Шерлок Холмсыг мэдэн штэ. Туслахын нэрийг хэн блэ? Мэдчихгүй шүү дээ. Баггүй юу? Буудахгүй юу? Буудахгүй. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Буудахгүй гинэ. Өглөө нэмэнд сайхан амарч нөх юм бэ? За. Манай Эрдэнэ ах шүү дээ. За, Шерлок Холмсын туслахын нэрийг хэн гэдэг вүлээ? Нөхөж туссан. Шерлок Холмс уу? Шерлок Холмс. Тагнуут ном уу? Тий. Тэрэн дээр гардаг Шерлок Холмстай байнга явдаг туслахын нэр нь хэн блэ? Өнөөдөр тагнуулын тухай ном. Туслах нь уу? Тий. За, нэрийг хэлэх юм уу? Нэрийг нэр. 5 4 3 аха 2 Коно гэдэг юу кана. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Нөхөж. Түрүүний асуултан дээр орж ирчихсэн юм байна шүү дээ. Данч хариулцаа өглөө нэмэнд. Өглөө нэмэнд ванчин сүрэн байна. Ванчин сүрэн амжилт. За. Шерлок Холмсын туслахын нэр нь хэн блэ? Харин мэддэггүй. 3 дахь үнгээ сууж байна уу те? Тэгэл залгадаа. Ватсон, доктор Ватсон. Яалаа. За. Тийм. Мэдгүй. За. За тэгвэл араб бичгийг хаанаас нь хэлж өчтдөг вэ? Араб хойноос өчтөртэй. Оо, баруунаас дүнтэшээ гэд би залруулад хэлчихье. Тэгээ ер нь бол тий. Шиндлэрийн бүртгэлгээ кино үзсэн үү? За дүүсэн л ах хэвчээ. Нэг мангар олон еврей нэрийг авраад идэг нэг кино гэдэг штэ хар цагаан. Хэдэн оны кино вэ? Шиндрэл тэр за байж байгаа чинь. Шиндлэр 2 дугаар дайны талаар гардаг. Гэхдээ хэдэн онд хийгдсэн кино вэ? Хэдэн онд хийгдсэн кино вэ юу? Тий. За. хариулт авъя. 5 45 оны үзүүлгийг харуулсан гэж үзтэж одоо. 4 Нөгөө нэг охиноо хулгаад алдчихад идэг киноны санаад. Киногоо санаад. Киног нь хэдэн үед мэдгүй. За 1958 он боодч. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй баярлалаа. Сайхан зэрэгтэй бодлоо. Хөгжөлтэй манайхан зүгсэн. Төллөөдөө өстө бөмбөгийг. Стивен Спилбергийн бүтээл те. Бос мундаг кино штэ. Энэ бодит хүний тухай түүхэн кино. Би нэр ойр дэнийг явуулаг юм биш нэг тарчиг. Өглөө нэмэнд. Тасарлаа. Тэгвэл дараагийн үнийг авъя. Өглөө нэмэнд. Өглөө нэмэнд Түмээ амжилт хүсье.
Шиндлерийн бүртгэл хэдэн оны кино вэ? Стивен Спилбергийн бүтээл. За 1950 мав биш шүү. Жохон хоошо шүү. Оскар артистын кино тий. Оо тийштэй гайхалтай кино. Тэр нэг улаан болтойтой охин бол тий. Хоногшсон байгаа шүү дээ. Таан кино тий. 90 оны кино та. 90 Зөв явж байгаа шүү. Маш зөв явж байгаа. Зөө. За тэгвэл 93 Яа за. Мо. Маш зөв. За тэгвэл кино үздэг хүнээс дахиад нэг кино асууна. Найзууд гээд цуврал дээр гардаг кофе шопын нэр нь? яна тэр найз кино чирүү шүтдэг ш. Одоо тэгвэл буудъя да. Нэг кофе шоп байдیں۔ Тэгээд бас хөөрхөн алдартай байх. Кофе шопын ажилладаг хүнийг хин гэдэг үлээ. Гантер. Гантер. Ажилуулдаг хүний мэдгүй шүү. Бариста нөө. Юу гинэ? Тайлтай. Чиг юм хэлээл энэ хачаа. Дахиад хэлдэ. Централ парк кино. За хариултыг авъя. Перк Парк гэж юм. Тий. За сайн байна. За тэгвэл дахиад нэг киноны асуулт асууна. Чонон сүл тэгээд 2014 оны кино байдаг штэ. Тий. Гол дүрд нь Галсмаа гэд нэрээр тоглосон эмэгтэй жүжигчин хэм блэ? Манай наах юм. Оо зөв. Манай өнөөдрийн анхны эмэгтэй ялагч маш сайн байлаа. Өдрийн ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Нэр нь ингэсэн бэ? Нэмтгэ. Түмээ те? Тий, түмээ. За баярлалаа баяр та. Баярлалаа. Түмээ өчтөр орж ирж бас яллуу. Ялагч болсон те. Бөмбөр өгөрөө. Өгөрөө. За сүүлийн сонсогчтой холбогдъё. Өглөөний мэнд. Оо байна уу төрөө байна. За төрөөдөө амжилт хүсье. Төрөө эхний асуулт. Морин хийл хөгжим хідэн чавхцтай вэ? Ямар юм аа? Морин хийл гээд хөгжим байгаа. Морин хийл том уу? Бүр томыг бас бити бодоорой. Морин хийл чи 2 3. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй баярлалаа. Байж 4 ч үү? За зүг байлаа. Ой ингэж. За энэ яг сүүлийн үе юм чи тараа ийм зэлтэй. За тэгвэл Монголын нууц төвчөнд гардаг сэнгүүм хэний хүү вэ? Сэнгүүм үү? Нөө хэрэг тааны хүү шүү дээ. За өдрийг жигнэсээ сайхан өнгөрүүлээрэй. Мөн штэ. Өгүүлүү. Нэрийн хэл за нэрийн хэл. Нэр хэлчих чи таана хэрэг таанд нөгөө хин. Хэрэг тоор тааны хүү. За зөв. За маш сайн байна. Би ч бүр тасалж гал үзээдсэн яваад шүү. Таслах гэдэг ундах нэр аймаар. Арай тий. Зохиолч ундахсаа хэлээрэй. Ховч би. Зохиолч Лермонтовын эхний нэр нь хин? Лермонтов юу штэ? Лермонтов чинь юу штэ? Валер бишээ. Хариулт авъя. Хинд нэг бодол үе гэдэг штэ. Хинд нэг бодол үе гэдэг штэ. Харин тийм яхаад чи тийш тийм Яалтчгүй мундаг төрөө юм аа мундаг айлаа. Дахиад одоо болцоо хамаг асуулт дуусглаа. Сайн байл. Өдрийн ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Юу өнөдөр чи ингээд бас хөөрхөн 4 ялагчл тодорсон юм байна. 4 ялагч тодорсон. За хүнд байлаа. Дараагийн удаа илүү хөнгөн асуултууд бэлдэнэ. Баярлалаа. Урлаг уран сайхангийн гут ерөнхийдөө жоохон хүнд болчихж байгаа юм шүү дээ. Тийм шүү гэн тий. За манай өнөөдрийн ялагчдын нэрсэн нь ялагчдын нэрсэн нь болохоор мөнх жаргал, сэлб, түмээ, төрөө. Мондөг төрөө. Баярлалаа. Сайн байсан. За бүгдд нь баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд за. За босоо. За мэдлэг гэж минийгийн тал ураатай та мэдгүй нэвтрүүлэг. Энэ хүрээд өндөрлөж байна. За холимог асуулттай. За болно. Та үргэлжлүүлээд 9 цагаас нөгөө тал нэвтрүүлгийг хүлээн авч сонсороо. Бидний 50 хамт байсанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.